Самбицхан өрхөмд сонсогчдоо та бүхэндээ өдийн мэндийг хүргэе. Та бүхний өдийн амралт тань ая тухтай сайхан өнгөрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд өдийн сайнны тань хачир болгож бид цай хугацаар утгуурын зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг. Бид энэ удаад сэрчин овогт өөр цайхын их хүн бодит амьдралаас сэтгүүлсэн туучийг хэсэгчлэн хөргөж байгаа. Ингээд өнөөдөр энэ хүү туучийнхаа 14, 15 дугаар хэсгийг та бүхэндээ төлөвлүүлье. Хамтдаа байж анхаарлаа хандуулна. Их хүн бодит амьдралаас сэтгүүлсэн хайрын тууч 14 дугаар хэсэг. Лааны бүдэг хэн гэрэлд царайн хэдий бүдэг харагдагч дууны өнг хөдөлгөөний байдлаас яахарахгүй хадам ээж нь байв. Өөр хинж байв гэж те. Энэ гэрт 3 л хүн байдаг гэж бодоод саяны хэлсэн үгэнд нь уярч нулимс туслуулах төгсөн бэр босож аяг дүүрэн хийсэн том махтай лавшааг харж идэхээр өндийвэл хадам ээж нь инээд алдан цаавн яах. Аав нь өнөөшн гэрийн мод олж ирэхээр явах нь. Ээж нь өглөө үнэ туглаа саана гээд асар их ажилтай. Ханаад ах юм чинь эртхэн унтаж амраа гэлээ. Саяны үгийг сонсоод юм хон дагах мантай байгаа бие бодон хэрдхийн цоцсон бэр нь ямар ч хоол идэх сонирхолгүй болж буцаан газар тавьж "Үгүй ээж, та ямар сонир хүн бэ? Өөрөө залуу явж үр хүүхэд гаргаагүй юм шиг л ажиллах юм. Миний бие юм хон дагах байгааг та анзаарч байна уу? Хөдөөхээр явж байгаад гинэд ус минь гарчихвал яах болж байна?" гэж ууртаа нь хэлээд хойш харан хөвтөв. Зочирдсан хадам ээж нь "Үгүй ер нь хөдлөхгүй шинжтэй болоо явчихлаа шүү. Өөрөө л нэг арга бодохоос" гэд арга нь барагдсан байртай өөрийн хоолоо аягалж аваад гадагшаа гарахдаа төдгөн байгаа чулуун дээр хөргөж тавиад хураасан гэрийн эд хогшлоо бүртгэхээр бүдүүн бие дааж ядан хоёр дэш найган алхаж очоод юуны түрүүнд арслантай ирээн авдарт хоёр авдраа нэг бүрчлэн онгойлгож үзвэл дээд талд нь хүртэл дэвхэрлэн тавьсан хуйлаатай дээлийн торгонууд дугуй болонтой орос цай тэргүүтнүүд тоо ёсороо байгаа бололтоо ямар ч зүү орох зайгүй чигжээстэй. Ер нь хүн дотор нь юм байна гэж онгойлгож үзэх нь бүхэл хүрээдч хэрэггүй бололтой харагдана. Хадам ээжигээ гарахад юутайч хийж өгсөн хоолыг нь идэж хүүхдээ нэг шүнж гисэн 50 хонуулыг байцгаж бод гээд дуустал нь хоолоо идчихээд хувцсаа тайлаад орондоо унтаад өглөө. Өглөө болоход хадам аав нь шүн яваад өгсөн бололтой алгаа. Хадам ээж нь гадаа туглын зэл дээр үнээгээ сааж байгаа бололтой үе хүч гэж чангаар хашгиран тасралтгүй шарт хийн сүг савруу саах сонсогдно. Хурдан жигдэрч байна шүү. Олон жилийн өмнө хадам ээж шиг ажилсаг царайлаг хүн байгаагүй гэсэн биз дээ. Өчигдрэл мэдэлсэн болохоос гэж бодонгоо бийцгаар гарлаа. Нар тунгалагшиж халуун төөнөн тогтуухан сайхан өглөө болж хонин сүргэн байх дуртай газар лууга ханарч хэсгээрээ салж зарим газраараа тасалдан цувсан маягтай идээшлэн нилээн холдсон байв. Бэр нүд хурц учраас бараг 2 хошоо айлын хэртэй бэлчиж яваа шиир малын өнгийг төвөггүй ялгаж таньж чадна. Туглын зэл рүү очих гэснээ болж өрөвд сэтгэл өөрт гай гэж бодсноо гэрэл угаар. Бэр өглөөний цагаа бэлдэн уугаад сууж байтал хөсрийн царайлсан хадам ээж нь орж ирснээ юмч дуурсангүй хонсон хоол идэж цай уучгаад амандаа ямар нэгэн хараал хэлж байгаа бололтой бовтнуулснаа хаалга дуурхан лагс хүний хөлийн сард хийсэн чимээ гарснаа холдсоор таглаллаа.
Ийм байдалтай 10-аад хонож үнээ сааж хониндоо явсаар бүдүүн бураавгаа нилээн шуугдаж хөл нь үл элэг сүдэг сүдхийн алхаж байв. Үргэлжил яах гэж байдаг хадам ээж нь бэртэйгээ ч юм дуурхаан байж шүн яраглан эргэж хөрвөөхөөч болж байгаа эсэг нь мэдэгдэхгүй унтаад давхар биетэй бэрийг сэрж амжаагүй байхад үнийг нь сааж цайгаан уучаад хонио дагаад алга болдог болов. Эхний өдөр гэртээ тагивтан би арай гайгүй болсон бэр гэрээс гарч биеийн жилээгээ гарган аргал түлээ цуглууланга айл хушаа буусан шар найзынхаа гэрээр очиж хол хорийн сонин сонсон суудаг боллоо. Нэг өдөр шар найзаасаа бахин хүзүүт залууг ойрд ягаад харагдахгүй байгаа тухай асуухад хөлмүү тадуу тэмаа. Тэр нь аймгийн төвийн имлэгт хэвтсэн 2 хөлн суумга айгүй бол тайруулах бах гэж айгаад юутач эргээд ирье гэд явсан. Яваад юу лээ чин 2 хонж байна гэлээ. Сайхан сэтгэлтэй ажилсаг залууг өрөвдөж аав нь бас манай аав шиг яваад эргэж ирээгүй юм гэдэг. Түүнээс хойш ээж нь гинэд хий өвчтэй болж эн тентгүй гүйж явдаг галзуу хүн байдаг гэлөө. Яагч өвчин тусаагүй баха. Самганыг нь бас шоглох гээд байсан ч гэлөө. Тэгээд үр хүүхдтэй харагдаж явъя гээд зориуд ингэж жүжиглэгч гэж учир мэдэх хүмүүс ярьдаг нь ортоо байж мэднэ. Намайг хонио гүйцэхгүй шуурганд уруудаад явхад манай хоныг олон шудаа эргүүлж тойруулж авчираад надад хань олж өдөржин явчихаад их чигээ хамт байсан гэж хинт ч хэлж болохгүй шүү гээд дуулаад алхаад явчихдаг байж байлаа. Яста залуу хүн шиг хөнгөн шингэн яс сайтай ихч шүү. Энэ бахин хүзүүтийн ээж байсныг нь саяар найзаасаа сонслоо. Аргагүй л дээ. Ээж нь аль хэрэгтэй айлд очиж туслаа. Арваан гурал татаж өгөхөөс ахуулаад аргал түлэйг нь хүртэл төвж өгөөд явдаг гэсэн. Тэр нь хүүтэн өвлсөн бололтой. Эднийх ер нь ямар хаашаа амьдралтай айлвэ гэж гайхсхийн бодож билээ. 10-аад хоногийн дараа ирсэн хадам аав нь урайнхаа нар хатаасан бүх модоо гэрийн мод болгоо зарчихжээ. Юу ч байдаггүй гэсээр ганцаа хоосон буцаж ирлээ. Хадам ээж нь огт уйлдаггүй хүн гэж бодож байсан чинь нулимс нь урсаж байгаа бололтой. За битгий уйлаа гэх хадам аавын дуу сонсогдсон. Чичирхийлж уйлгэнсэн хоолоогоор ингээд хүүгийнхэн гэрт бэрийн цагаа хараад амьдраад байх уу? Олихгүй гэдэг. Танаа ээж аваас ч нуулж би хүн биш чөтгөр шулан болсон байснаа. Саяны харган хоног хон хариулж турж эцэж өгөхдөө л ойлголоо. Хоньны бэлчээр дээшлэх сүргийн хажуудал тайвширч ямар Монгол их гэхээр ийм муухай зантай болчихдаг байна гэж танихгүй болтлоо өөрчлөгдсөн өөрийгөө гайхлаа. Гэхийг гэрийн гаднаас сонсож суусан бэрн гим хийчихсэн юм шиг санагдан бушуухан босож холдон аргал түүхээр явлаа. Ахаад 10-аад хоноход бэр нэг ч удаа хонинд явсангүй. Хадам аав нь хонион хариулж, хадам ээж нь огт юу ч дуурахгүй үнээгээ саажгаад гэрийн сүү цагаатай боловсруулах ажил хийж суудаг болов. Бэрийн гэдэс бүр том болж явхад хүртэл тэртэй санагдаж эхлэхэд өөрийн ирэхгүй тэр жилийн явдал санаанд нь бодогдчихэ. Эдний дээрээ анхны хүүхдээ олоод хинч мэдээгүй байхад нэг айхтар хүчтэй хур мөндөр бууж хариулж явсан хонин сүрэг нь өөрт нь захирагдахгүй шуурга бороонд туугдан урагшилсаар тогтоож хүч хүрдэггүй. Дэмийл бүсгүй хүний нарийн хоолоогоор "Хүй, хай" гэж малтайгаа ноцолцсоор нэгэн жалга руу оруулж арай ихийн тогтож авах үед аль хэдийн одон мичид түгэж харанхуй болсон байв.
Санаа намарсан бүсгүй хадны нүмерт хэвтэж байгаад тэр чигтээ ундаж орхижээ. Гинэт харах хэрэг гуаг гих шиг болоход зочин сэрвэл үүр цайж өглөө болоод нар мандах гэж байв. Тогсод тогтоосон байсан хонь орсороггүй бэлчээд алга болж оронд нь хоёр хар хэрэг түүнийг үгсэн байна уу? Амьд байна уу гэсэн аятай үүд хомрын зайдад өгөж ирэн нүдийг нь хоо яах вэ гэсэн шиг гайхсан байртай аажуухан алхамд өгөж байснаа сэрэгт нь цочин сард хийн гэсэн одлоо. Цочирлож айсан бүсгүй угсхийн босгоод хөлний өвдгөр нь айхтар хорсож өвдөж хатгууллаа. Ёй гэж хөлөө даран харвал өчигдөр оройны ширүүн мөндөрт хөөгдсөн хоноо тогтоох гэж сандарч явахдаа хоёр удаа бүдрэн унаж ирэмхтэй чулууг өвдгөөрөө зохиход задарч их хэмжээний цус гарсан бололтой өвдгнийх нь тэнд өмдөнд наалдан хатсныг нь босготоо хийгц татан өвдөгжээ. Төөнийг харж тайвширсан бэр хугарч болгораагүй ийм зүйл зөндөө л байдаг гэд түй гэж шүлсээ шархруугаа нулимжгаад ийш тийш сандарсан байдалтай нүд бэлчээж харснаа гэрлүү явсан байх гэж таамаглангүйсээр нэгэн толгой дээр гарч ирвэл хонь налайн өвсөдөж нэгэн хулмартай хүн захт нь явж байгаа харагдав. Гүйсээр байгаад очивол хатамаав нь өөрийг нь бэр болон ирэхэд гэрээс нь хишиг болгон өгсөн холморыг унчихсан урдаас нь тосон шогшуулж ирээ. Гүй хаана хоноо чи гэхэд гомдсон бэр нь хоолоон зангирч юуж дуурсан байв. Хоноо гэрлүүгээд өхүүлээд ирээрээ гिचгээд бүг шогшуулан одоход бэрийн урам хугарч хичнээн үн цэнхүү хүмбэ гэдгээ анхудаал тэгэхэд мэдэрч байлаа. Уг нь бэр бодохдоо энэ морийг унаад харж амраа охин минь. Би хэдэн малаад өхүүлээд очно гэдэг ч юм уу. Нэг тийм халамжийн үг хүсэж байсан юм. Тэр гомдлоо 3 хоногийн дараа ирлээсэрсэн нөхөртөө тунирхан гаргаж хилээд сэтгэл нь амарч байж билээ. 15 дугаар хэсэг. Бүдүүн бураавга гомдлоо үргэлжлүүлэн хийлснэ. Нөхөртөө цааш хийж өгсөнгүй цааш эргээд хөвтээд өглөө. Юу гарч дутаагаагүй аав ээжтэй эрхлэж өссөн. Ажил хийвэл ч хийчихнэ. Ааш гаргуулж гаргачихна гэд гонхож явхад түүний говь зэгслэнд болж үеийн залуус зогсоо зайгүй эргүүлэн адуу мал хайх нэрээр гэр орноор нь ирж өдөржин хэрэгтэй хэрэггүй юм ярьдсан амар заяа үзүүлэхгүй байсан ч хиндэн ч нүргэхгүй ээж аавынхаа хэлснээр л болно гэж эрс боддог байв. Ингэж байтал нэг л өдөр аав ээж хоёр нь тал талаасаа ярилцсан нөхөртөө нь хүчээр шахуу суулгасан нь энэ. Эрэхтэй амьдрал мэдэхгүй. Юу ч хийдэггүй охин ирсэн бол 1 жил болоход хатуу ширүүн хадам ээжийн гар дор хийхгүй ажил байхгүй болов. Нөхөр нь адуу мал хайгаад алуу болоход гэрийн ажил, гадаах ажил гээд бүгдийг хийж явахдаа давхар биетэй болж нэг ч амралгүй зүтгэсээр төрсөн гэрлүүгээс очиж чадахгүй байсаар хүүгээ гаргасан нь цэрэгт яваад хагас жил өнгөрчгүй удмын ганц залуу нь тэр ачаа. Огийн ажлын дөрвгүй дээрээс нь хадам ээжийнхэн дарлаж дажирч үл тоосон байдлаас нь болоод хэдий ажил хийж сурсан ч зөвхөрсөн бүсгүй хадмуудаа өш санаж шүдзэн ажлын дүртөө болгосонд баярлалаа гэж бодохын оронд голомтыг нь самарч өрөмцгийг нь хатаана гэж өөртөө ам тангараг тавьжээ. Хадмуудаа хадан гэрт явснаас нь хойш хүнч гар хөлийн үзүүрт зарагдах болж өөрөө амьдралаа аргалж аваад яв. Би тусалж чадахгүй. Би өвдөж байна гэж хэлээд
гэрээсээ ч хамраан цугуулахгүй ийхүү бүдүүн борволтлоо таргалахдаа санаан дагаж ялзарч байсныг мэдсэнгүй. Муу санаа эзний отноо гихчээр нөхрийн талаас уламжлан ирсэн үр удмын хараал нь хөөрхий шинэ бэрдэнд гай болоод байгааг сая л хагас дутуу ойлгосон болоод ингэж нөхөртөө уудалж аваад санаа намран унтаадаг. Энэ бүдүүн бораавган нөхрийн ээж гэж ямагт санаагаа нуудаг. Хүнийг хайрлна гэж байхгүй. Алтан юмбүнээс алг үрээ арилжхаас буцахгүй хүн гэж нутаг усаараа сэншивнэлтэн. Урд нь өөр ирээс хид хідэн хүүхэд гаргаж их хүрээ дагуулж яваад ирэхдээ дэрсгэн өссөн 5 сайхан үрээ үлдээгээд нэг нэгээр нь хитгэн янчаанаар хятад хүнд үргүүлсэн нүгэлтийн химэн ярдагч хинч түүнийг батлахгүй. Гэхдээ л ярьцгаа. Боёнда бозор хийсэн авгаач. Надаас өмнө хитэн жирийн хүүхдийг гаргасан. Би ер нь мэдэхгүй шүү дээ. Гэж хадам аав нь нэг удаа нэлийн чанга дугаар хадам ээжт нь агсан тавих шахуу хэлж байсныг сонсож байснаа одоо хүртэл мартадаггүй билээ. Хайхар хатуу амьдралыг туулсан. Юм үзээгүй бэр догширч ийм болох нь наад захын хэрэг билээ. Хол явж аян шиж ядарсан хадам хөгшин нь бүр нуруугаар нь чилэн самгныхаа дагад тэгсгээд хаж болов. Аргал төмөргүй байсан ч гэрт өрнсөн хэрүүлийг сонсох хүсэлгүй бэр дими байхаар ганц хоёрыг цуглуулсан шиг алхаж явахдаа эдний дэрснээ үргэлжлүүлэн бодлоо. Цаг хугацаа харавсан шун сум шиг өнгөрч хоёр талын тохирч болцсон өдрөө ирэхэд хэсэг морьтой хүн тэмээ хөтлөн шин бэрээ авахаар ирцгээлээ. Энэ хооронд хоёр талын аавууд нөхрийн царайг нэгч хараагүй гэж бодож байсан ч залуу хосууд хоёулаа аль хэдийн нэг нэгэндээ хайр сэтгэлтэй болсныг гагцхүү бэрийн ээж л мэдэж байлаа. Гийчд ирэхэд шин бэрийг гэрийн зүүн талд толгой дээгүүр нь альчуур нөмрүүлэн суулгаад эндээс авч явсан ч хадмын босог алхаж галдан мөрөхөөснөөс явдаггүй байв. Хадамд гарахад зориулж ногоон дайланбын тэрлэг дээр шар дардун бусыг жавхайдал ороосон нь бүсгүйг улам үзэгсэлэнтэй харагдуулна. Унаанаас буулгахгүй авч явсаар байтал хот айлдад өгөж ирв бололтоо утаахан хийн малын бууц хэвтэр үнэртэх нь ямар тааж малтай айлуулалтай гэж бодтол охин минь морноосоо боо гэх эмэгтэй хүний хоолой тод сонсогдох нь хадам ээж самагнан бололтой. Морноосоо буухад өөрийнх нь ээж ирэн туршиж буулгаад хөтлөн явхад гэрт найрын дуу хадаж сонсогдох нь эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг нэгнийхээ дууны урд хойно орон уртын дуу уянгалуулах нь гоё юм шиг санагдана. Гэрт ороход толгой дээрх альчуурыг нэг хүн аваад газар дэвссэн эсхий дээр тавьж гал голомтонд минь мөргөөрөө гэж ээж нь шивнийг сонсогдов. Бүсгүй айлын галын бурхан данхуудаа ингэж гурвантаа сунаж мөргөөд хүний мэдэлд очиж хагир хатуу айлын бэр болсон нь энэ. Шинэ бэрээ зүүн тийш суулгаад цай хийж өгөх мөчөд гэр доторх хүмүүсээс ичээл хүний нүур ихцэлж гарч чадсангүй цай ууж дууссан хойно бэргэн химээх нас тогтсон бололтой эмэгтэй бүхнийг зааварлан хийлгэхэд ингэж л айлын бэр болдох юм байлгүй дээ гэж янз янзын бодцоор суутал нэг мэдхэд л дагуулж ирсэн хүмүүс буцах болж сайн суугаараа охин минь хэмээн
баруун хазрыг нь татаж үнсцгээхэд хамгийн сүүлд ээж нь нулимс сунган охиноо үнсгэд бэр өөрийн ирэхгүй хоёр нүднээс нь нулимс бөмбөрн биеэ хичнээн баривч тогтох буй урссаар байлаа. Дагуулан гарах болов. Моринд нь түшээд мордуулчих юмсан гэсэн бодол толгоонд нь орж ирэхэд бэргэн химээ химхтэй хажууд нь нэрд суугаад тулан бариулаад нөгөө гарт нь нүдүрийг нь атгуулаад суулгачих. Ингээд л үл таних хүмүүсийн дунд хоцорч уйда ёстой л хаданд хавчуулагдсан халууны зулцах шиг хоцорсон ч гайртай залуу минь байгаа гэж бодхоос дотор нь баг зэрэг уучрах шиг. Оройтч найр өндөрлөө. Зочдод харж халуун амбүлдээ хоц руу бололт. Нөхрөөс юм ажвал дуугаа төлөв сууж, томото байхыг харвал түшигтэй юм шиг. Урд нь уулздаг байснаас их л өөр эр хүн харагдаж байлаа. Бид хоёр тусад нь гэр барьсан болов уу гэж ажвал үгүй байлаа. Хадам аав ээжтэйгээ нэг гэрт амьдрах болж гэрийн баруун тал ерөнхийдөө тэр хоёрын мэдэлд ирж байгаа болол та ингэж хүний ихнэр нэртэй айлын нэргүү зарц болсон байлаа. Савл хийвэл хамаг ажилд шин бэрийг явуулан ус авах түлээж гээд хамаг ажилд үүрийн шаргал туяанаас үдшийн бүрий болтол морь бокс хийлгүү хөдөлснөө. Нас залуу болохоор юм чиний санах биш. Эр нөхөртөөч улам дасаж эхлэв. Эхний 3 хоногт хадмын баруун хаяанд хонлоо. Түүнээс хойш байнга л хонь манаж, хотч нухай адил хоньны цаа талд гудас эцгий дэвсэдэл дээлээ тайлан зөрүүлж нөмрөөд унтцгаах болжээ. Ирхэвш дулаан цагт тулдаал даарах хүрхийг мэдэхгүй байлаа. Хүйтэн бороотой байсан ч гадаа хонох үүрэгтэй. Гэрч шөнөөр орохыг хүртэл хороглох ажээ. Анхандаа бас ч гэж гайгүй хоол цай өгдөг байсан байх шүү гэж бодох үйс. Идэж уух нь хүртэл химжээтэй. Орой хоол хийхэд мах чанан идцгээж түүнээсээ нэг хэрчим мах аяг шөлөнд хийж өгөөд одоо болно замбраагүй гэдэг нь ихэдээ сурчхан ингэж хадам самган хатуурхан өөртөө бол ёстол мөчөөр нь чүмэг дашин идцгээ. Тэднийг идхийг хараад суугаад байлтай биш. Гуд сулах эсхийгээ чирээд хонох газар руугаа гарахад унтаж байж хонь алдваа гэх хадам самганы дуу хадаж сонсогдно. Өглөө эрт босож гал төлж гэрээ дулаацуулахгүй бол хэдэн өдөр дараалан муу мухаагаараа дуудуулан хараалгаж зөвхүүлэх нь энэ үхэнд. Хадам аав ээжийн идэж уух тусдаа. Шин бэрийн идэж уух нь тусдаа. Сүү ховортой бол сүүтэй цайны бараа харахгүй. Ирэхгүй л хар цайгаар ходоодоо зайлаг. 10 гурал цацаж байгаад уугаад л болох нь тэр. 10 гурал хийх гэж бас нэг их ажил нэмэгдэнэ. Түүнд хинд ч тусдсан болохгүй. Нөхөр нь хонинд явж хол ойрын ажилд хариуцна. Гэртээ байхад ээж ихч хоёр нь тусалж их л хэлбархан хийж байсан санагдахад тэднийгээ үгүйлэн хүрээд ирэх үе хэмээн харуулна. Хийж буй ажилдаа дарагдан идэж уух нь хасагдаад царайн цонхийн цайж байнга л толгоо өвддөг болсон гэж бодоход би энэ хачин болж бухимдсан бэрээ дээшээ тэнгэр харснаа өврөө уудлан бал цаас гаргаж өвөртөө нөхөртөө загтал бичиж эхэллээ. Сайн байна уу? Амар хайртай залуу минь. Албанд руу
Ингээд нутаг орныхоо тухай дэлгэрэнгүй сайхан бичиж урд голын өндөр шар имэ чамаа явснаас хойш удалгүй өнгөрч бурхан болсон зайлуул. Нутгийн бусад хүмүүс тайван сайхан л байна гэх мэт үргэлжлүүлэн бичв. Хамгийн сүүлд нь чинийхэн 3 захиаг одоо хүртэл илгэндэн тэрч өвөртөөхин чамайг орлуулж ядрах үедээ хань болгон дахин уншдаг. Чамаас улам олон захиа ирээсэй гэд нандинг хадгалж явна. Чамайг явснаас хойш аав ээж хоёр намайг харж хандаад сайхан загнадаг болсон. Би ямар сэтгэл тэнүүн байна. Чиний л олон захиа бичээрэй. Баяртай гэд гидсэн дүү өөрийнхөө талаар юу ч дурдсангүй. Захиаг 3 нугалж эвтэйхэн өвөртөө хийж шууд нь ч залууг ирэхээр өгнөдөө ингэж бодсон. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин овогтой үр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тууч. Өгүүлэгч Хосвэр, дууны найруулагч Цэнтава. Их Монгол радио 2020 он. Сонсогчдаа өдрийн цагаа уучгаад төрч чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Та 30,000 төгрөгөөр цоо шинэ